тухай хууль болон нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх үйл ажиллагааны хүрээнд аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь Ахмад чөлөө тэмчнэр төрийн бус байгууллагатай хамтран Ахмад настанд зориулсан өдрийн болон явуулын үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Энэхүү үйлчилгээний үндсэн үйл ажиллагаа нь Ахмад настанг хооллох, сургах, хөгжүүлэх, улмаар орчин үеийн афрат тоног төхөөрөмжөөр сэргээн засах, ахмадуудын чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх, амрах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох чадварыг хөгжүүлэхэд чиглэж байна. Ахмад насны тухай хууль болон нийгмийн халамжийн тухай хуулийн заасны дагуу Ахмад наснуудад өдрийн болон явуулын үйлчилгээг үзүүлдэг байгаа. За тухайн энэ үйлчилгээг маань хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас тусгай зөвшөөрөл ирэх авсан төрийн бас байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлдэг байгаа. За тэгээд энэ үйл ажиллагааг сүүлийн 4 жил одоо өдрийн үйлчилгээг явуулж байгаа. За энэ жилийн одоо сүүлийн 2 жил одоо ковид-19 цар тахалтай холбоотойгоор одоо нөхөн сэргээх чиглэлээр явж байгаа. За энэ жил болохоор ковид-19 одоо өвчнөр өвдсөн одоо ахмадуудад ковидын дараах нөхөн сэргээх үйлчилгээг тухайн одоо Ахмад чөлөө тэмчнэр төрийн бас байгууллага маань өдрийн үйлчилгээг үзүүлж байгаа. Ахмад чөлөө тэмчнэр төрийн бус байгууллага нь 2017 онд байгуулагдсан бөгөөд 30 гаруй гишүүдтэй. Үүнээс 7 Ахмад эмч уг үйлчилгээг үзүүлэн ажиллаж байгаа ба нийгмийн халамжийн сангийн санхүүжилтээр 2018-аас 2020 онд явуулын үйлчилгээнд 100 гаруй, өдрийн үйлчилгээнд 600 гаруй Ахмад настанг хамруулжээ. Энэ жилийн тухайд коронавирусаар өвчлсөний дараах нөхөн сэргээх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төлхөө үзүүлж байна. Одоогийн байдлаар 110 гаруй Ахмад настан хамрагдаж, барай засал, бомб, улаан гэрлийн шарлага зэрэг нөхөн сэргээх 10 гаруй төрлийн эмчилгээ, сувилгаа хийлгэх замаар биеэ эрүүлжүүлж байна. 10 сард нөгөө Ахмадын сар болдог. Тэр Ахмадын сарыг өгтөж тэр сарда бид нар бас энэ ахмадуудтай энэ тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор ажиллаад нийтдээ одоо сүүлийн 3 жил нэг 600 гаруй ахмадыг одоо хамруулж байгаа. 2 төрлийн үйлчилгээ байдаг. Нэг нь явуулын үйлчилгээ, нөгөөх нь өдрийн үйлчилгээ. За явуулын үйлчилгээ гэдэг маань гэртээ асаргаанд байдаг настай хүмүүс байдаг. Энэ настай хүмүүс нь хамгийн гол нь одоо бас эмнэлгийн байгууллагад очиж чадахгүй гэрээрээ зөвлөгөө авдаг ийм хүмүүст бол бид нар бас очиж хурц үйлчилдэг юм аа. Өдрийн эмчилгээнд бол яг өөрсдөө явж ирээд энэ үйлчилгээнд хамрагдаад явж болох ийм боломжтой ахмадууд бол энэ үйлчилгээнд ирж хамрагддаг. Явуулын үйлчилгээний ахмадуудыг болохоор бид багийн дарга нараас нэрсийг гаргаж өгнө. Өрхийн эрүүл мэндийн төвөөс нэрсийг гаргаж өгнө. Одоо өөрийнхөө өрхтөр ямар ахмад үйлчилгээ авах шаардлагатай байдаг. Тэр нэрсийн дагуу очиж бид нар үйлчилнэ. Энэ жилийн тухайд бол нөгөө коронавирустай холбоотойгоор бид бас энэ үйлчилгээг үзүүлэхэд нэлээд хүндрэлтэй байна л да. Гэхдээ хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэрэгжилтэн бас нөгөө багийн дарга нарын өгсөн нэрсийн дагуу за ийм эмчнэр очиж үйлчлэх гэж байна. Танах хүлээж авах боломжтой байна уу гэд зөвшөөрөлтийг авсны дагуу бид нар энэ жил очиж үйлчилсэн. Өдрийн эмчилгээнд болохоор нөгөө өөрсдөө ирэх боломжтой учраас тэгээ багийн дарга нар болохоор бас нэрийг өгнө. Үгүй бол өөрсдөө бие биенээсээ сонсоод хамт хурц ирэл үйлчлүүлчихдэг. Ингээд ирээд үйлчлүүлэх боломжтой хүмүүст 10 гаруй нэр төрлийн нөхөн сэргээх аппаратаар бид нар үйлчлэгээ үзүүлэхээс гадна зөв хоолтын талаар тэгээд эмийн одоо зохистой хэрэглээний талаар өөр одоо тухайн ямар өвчтэй хүн байна тэрэнд нь зориулсан хоолны зөвлөгөө өгнө, сэтгэл зүйн зөвлөгөө өгнө. Тэгэл дотрын мэдрэлийн эмэгтэйчүүдийн эмчийн одоо үзлэгээр тухайн одоо өвчтөнд ямар одоо эмчийн шаардлага юу вэ тэрнийхэн дагуу зөвлөгөө өгнө. Коронавирусын халдвартай холбогдуулан нэг ээлжиндээ 5 Ахмад настан авч 5-аас 10 хоногийн эмчилгээнд хамруулж байна. Үйл ажиллагааны хүрээнд дархлаа дэмжих витамин D3, витамин C, гар ариутгагч уусмал, маск, вакус зэрэг эрүүл мэндийн багцыг өгч байгаа юм. Уг үйлчилгээнд эмэгтэй 55, эрэгтэй 60 болон түүнээс дээш насны ахмадууд хамрагдах боломжтой.